Сайн мэцгэнөө бүгдэнд өнөөдрийн мэнд математикийн багш өвгөн баяр байна. За энэ удаад 5 дугаар ангийнхантаа мөн зориулаад хөл толгойн бодлого тайлбарлая. За хашаан дотор 20 амьтан байсан. За дахиад туулаа 2 байгаа гэсэтгий. Тэдгээр амьтдын хөлийг нь тоолох юм бол 48 байсан. За тэгвэл хэдэн дахиад хэдэн туулаа байсан бэ гэдэг асуултанд хэдүүлээ хариулцгаая. Окей. За тэгвэл хэдүүлээ ийгэй. Дахиад бол 2 хөлтэй. Туулаа бол 4 хөлтэй. За энэ гол углуурга нь юу гэхээр хэдүүлээ туулайнуудыг бүгдийг хойд 2 хөл дээр нь зогсооч. Тэгэх юм бол амьтан болгоноос доошоо 2 хөл газарт тулна. Тэгвэл хэдэн амьтан байгаа гэхээр 20 амьтан байгаа. 20 амьтны 2-оор үржүүл 40 хөл газарт тулаад үлдэх нэ. Үлдсэн үл яасан гэхээр агаар өмнө хөлөд өргөгдсөн байна. За тэгвэл нийт хөлнөөсөө энэ 40 хөлөө хасчих юм бол 8 гарна. 8 юу юм бэ гэхээр амьтан болгоны өмнө 2 хөлөө өргөсөн тоонуудын нийлбэр. Тэгэхээр хэдэн амьтан болгон 2 хөл өргөсөн учраас 8-ыг нь 2 хуваачих юм бол за амьтан болгон бий туулайнууд л 2 хөл өргөсөн байгаа шүү дээ. 4 ширхэг туулай байх нь. За тэгвэл буцаага 20-оос насчих юм бол 16 ширхэг дахиад авах нэ. Окей. Баярлалаа.